За энэ Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтөөний удирдлагын тухай хууль 2020 онд батлагдсан. За одоо яг оруулж ирж байгаа энэ 38-ын 6 дахь заалт бол одоо 2024 оны орон нутгийн сонгуулиас хойш хэрэгжиж эхэлсэн. За энэ юу юм гэхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3.1% нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байж болно гэсэн ийм зүйл заалт байгаа. Тэгэхээр энэ зүйл заалтыг бол одоо өөрчлөхөөр оруулж ирж байгаа юм байна. Сая бол элтгэгч хууль санаачлагч хэлэхдээ ер нь бол ажиллах хүчний хомсдол гэсэн ийм шалтгааныг хэлж байна л да. Тэгэхээр яг энэ шалтгааны улмаас энэ 2020 онд одоо батлагдсан энэ хуулиар сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн 3.1 нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байна гэд заалт оруулж өгсөн юм а. За одоо яг ингээд сум, аймаг, нийслэл гэж ингэж нэмж оруулж ирж байгаа юм байна. За би бол 2020 онд нийслэлийн төлөөлөгчөөр ажиллаж хахад нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн одоо 45 төлөөлөгч байлаа гэхэд ер нь бол 45-ла төрийн одоо өмчит аж ахуйн нэгжийн даргуулаа явцдаг. За гэтэл энэ хуулийн 35 дахь зүйлд иргэдийн төлөөлөгчдийн хурал бол одоо 35-ын 1.15-д бол хурлын шийдвэрийг хэрэгжүүлж засаг даргынхаа үйл ажиллагаанд хяналт тавина. Засаг даргынхаа томилно үйл ажиллагаанд нь хяналт тавина. Болохгүй бол одоо огцруулах ийм одоо зүйл заалттай байгаа. Харамсалтай нь одоо ингээд 50% нь төрийн захиргааны жинхэнэ алба хаагч болохоор нөгөө засаг даргатайгаа эргээд хариуцлага тооцох юмч боломжгүй болчт юм аа. За одоо чи нийслэлийн иргэдийн хуралд одоо бол 45 төлөөлөгчийн 40 нь одоо энэ төрийн өмчит компаниудын захирал байж байгаа. Гэтэл нөгөө сонгогдсон засаг даргатаа хяналт тавиад хариуцлага тооцох ямар ч механизм байхгүй байгаа. Эргээд засаг даргынхаа доор орчхоор засаг даргатаа загнуулаад одоо үйл ажиллагаа нь ямар ч бие бинийгээ хянах боломжгүй ингэ явж байгаа. 20 онд энэ одоо хуулийг батлах гэж хахад бас хэлжсэн одоо засаг даргаар ажиллаж байсан амар сайхан дарга хэлжсэн. Энийг бол одоо хуульчлаад иргэдийн хурлын төлөөлөгч нь бол төлөөлөгчөө хийгээ засаг даргаа томилоод ажилд нь хяналт тавиад хариуцлага тооцоод огцруулаад ингэж явах ёстой. Энийг ингэж өөрчлөнө гэсэн боловч бас ингээд тухайн үед олон хороо одоо энэ хуулийг ингэж баталсан юм а. Тэгэхээр одоо ингээд аймаг нийслэл гэж оруулж ирж байгаа нь энэ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд халдсан ийм зүйл заалт биш үү? Та ямар одоо судалгаан дээр үндэслээд ингээд яг энэ жишээлбэл одоо нийслэлийн иргэдийн хурлыг жишээлбэл яриад байна л да би. За сум дээр бол ойлгомжтой хүн амын тоо бол маш цөөхөн учраас бас ийм зохицуулт байж болох юм а гэдэг үүднээс энэ хуулийг тухайн үед одоо ингэж оруулж ирсэн юм а. Тэгэхээр ямар судалгаан дээр үндэслээд өнөөдөр одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 50% нь одоо ийм захиргааны албан хаагч, төрийн албан хаагч байж болно гэсэн ийм судалгаан дээр үндэслсэн юм бэ. Өнөөдөр бол 1.7 сая хүн амьдарч байгаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үйл ажиллагаа бол яг одоо энэ нэгжийнхээ хуулиар захирагдах за энэ хариуцлага тооцохын механизм бол бас одоо байхгүй үгүй болцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол бас энэ буруу зүйл заалт орж ирж гэнэ үү гэж миний хувьд бол бас харж байгаа юм. Тэгэхээр та бол бас судалгаан дээр үндэслээд энэ хуулийг бол одоо санаачилсан байх. Тэгээ таны энэ судалгааны дүгнэлтийг сонсъё. Отхон баяр гишүүн хариулна. За гишүүдийнхээ энэ өдрийн мэндийг хүргье. За ангитын гишүүний асуултанд хариулъя. Сая энэ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын энэ хуулийн өргөжүүлж байгаа нь гол ач холбогдол нь бол нутгийн удирдах ёсны байгууллагын чадварыг нэгүүлэхэд бас нэмэгдүүлж байгаа. Жишээ нь таасаа нийслэлийг ярьж байна л та. Нийслэлийн одоо төрийн албаны зөвлөлөөс өгсөн надад судалгаагаар бол нийслэлийн 45 төлөөлөгчийн 35 төрийн албан хаагч буюу төрийн үйлчилгээ улс төрийн алба ашиж байгаа. Энд бол нэг ч одоо төрийн захиргааны албан хаагч байхгүй. Бид бүхэн илүү төрийн захиргааны тодорхой хувийг нь төрийн захиргааны алба ашигдаг энэ чиглэл рүү л явуулж байгаа. Яг тэгвэл одоо аймаг нийслэл дүүрэхт бол одоо дэвшхэн нэгүүлэхэд бас ховор байдаг. Яагаад гэвэл төрийн захиргааны алба аших боломжийг нь бовшоор хаачж байгаа байхгүй юу. Тийм учраас тухайн иргэдийн хурлын төлөөлөгч нарын 50 хүртэлх хувийг төрийн захиргааны алба хаахын боломжоор нээж байгаа. Энэ маань бол өөрөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадварыг улам бэхжүүлж сайжруулах юм. Салбарын одоо төлөөллүүд төрийн захиргаанд ажиллаж төрийн захиргааны байгууллагт
ажиллахын боломж, үе таалгыг л илүү нээлттэй өргөн болгож өгөх. Энэ л боломж одоо бүрдэж байгаамаа гэдгийг дуулгая. Энэ бол ганц нийслэлийн асуудал биш. Жишээ нь нийслэл дээр бол одоо нэгч төрийн биелсэн, нэгч төлөөлөгч төрийн захиргаанд бол ажиллаагүй. Дандаа төрийн өмчт үйлдвэрийн газар, за төрийн үйлчилгээ улс төрийн аль хашиж байгаа ийм л одоо статистик тоо үзүүлэлт байгаамаа. Тийм учраас энэ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын одоо бодлогын эсрэг зүйл бол одоо огтоосоо биш ээ гэдгийг би бас дуулгая. За баярлалаа. Тодруулах уу? Инхтвэ гүшүүн тодруулъя. За тэгээд яхаа өөрчлөлтөр бол сумын одоо иргэдийн хурлын асуудал ярьжсэн бол та бол одоо бол аймгийн нийслэлийнх ингээд ярьж байна. Тэгэхээр нийслэлийн одоо 45 төлөөлөгчийн 50% нь одоо төрийн жинхэнэ захиргааны албан хаагч болох юм байна. Тэгэхээр бол бас таны сая ярьсан тайлбар бол хөндөгдөх нь гэж ойлголаа. За тэгвэл их хурлыг яагаад оруулж болохгүй байгаа? Их хурлыг оруулаад одоо их хурлын гишүүдийн 50% засгийн газрын гишүүн байж болно. За мөн их хурлын гишүүдийн 50% төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байж болно гэж оруулвал ямар вэ? Та энэ дээр бас хариулт өгөөч. Отгон баяр гүшүүн. За энэ нэгжийн тухай хуулинд бол энэ их хурлын асуудал бол хөндөгдөөгүй. Тийм учраас яг энэ чиглэлээр манай хууль санаачлагчид бол ажиллаагүй. Тийм учраас би энэ дээр бол одоо тодорхой бас хариулт хэлж мэдэхгүй байна нэг үгэлэхэд. Нийслэл аймаг дүүрэг гэж тусгаалan авч утсан учраас энэ чиглэл рүү бол одоо төлхөө хандж байгаа гэдгийг дуулгая.